Үзэгч та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Монгол хүний эрүүл мэндийн үнэлэмж цуврал нэвтрүүлгийн эхний дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. Бид энэхүү нэвтрүүлгээ эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт төрийн бас байгууллагатай хамтран үзэгч та бүхэнд хүргэж байгаа. Энэ нэвтрүүлгийн гол зорилго нь юу вэ гэхлээр төрийн байгууллагаас баталж байгаа эрүүл мэндийн иргэдийн эрх ашгийг, эрүүл мэндийг хамгаалах хууль үнэхээр амьдралд нийцж байна уу? За хууль эрх зүйн орчныг сайжруулах, за иргэдэд үйлчилдэг одоо амьдралд нийцсэн хууль болоход юу хийх шаардлагатай юм бэ гэсэн сэдвийн хүрээнд үзэгч та бүхэнд бас мэдээлэл хүргэх зорилгоор энэ хүү нэвтрүүлгийг бэлтгэж байгаамаа. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр эхний асуулт бол мэдээж одоо эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт төрийн бас байгууллага маань хизээ байгуулагдсан, ямар чиг үүрэгтэй байгууллага вэ? Сайн байцгаана уу. Эрүүл мэндийн даатгуулагчдын төрийн бас байгууллага нь 2015 оны 6 сард байгуулагдсан. Байгууллагын гол зорилго бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зөв зөвхөн хүргэх, эрүүл мэндийн талаар хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд төр бол хөндлөгийн судалгаа хийж ажиллаж байгаа. Эхний судалгаа маань бол 2015 оны хотчлт ба эрүүл мэнд гэсэн үндэсний хөтөлбөрийн хөндлөгийн судалгаа хийсэн. Энэхүү судалгааг бол 2016 оны 16-аас 2018 оны хооронд эмнэлгийн төслийн үйлчилгээний хүртээмж гээд орон нутаг 21 аймаг орон нутгуудаар явж хийсэн байгаа. За хоёрт нь бол 2017 онд төрөлхтөл тасгалтын жил болгон зарласан үндэсний хөтөлбөрийн хөндлөнгийн судалгааг бас хийж гүйцэтгсэн. Тэгэхээр яг эрүүл мэндийн чиглэлээр судалгаа хийдэг байгууллагын хувьд за одоо яг энэ дэлхийн улс орнуудад үүсэж байгаа цар тахал гэдэг одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ингээд зарлчлаа тий. Энэ өвчлөлийн үед ер нь эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал ер нь хэрхэн өөрчлөгдөн гэж харж байна вэ? За олон улсад цар тахал нэмэх халдвар төвшин гарсантай холбогдуулж засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарлж хөл хорой тогтоогод байгаа. Тэгээ үүнтэй холбоотойгоор манай улсад бол ханаад халдвар төвшин тархалт бол 40 хүртэлх хувиар буурсан. Шаардлагагүй тохиолдолд олон хүнтэй газараар явахгүй бах. Гараа халдвар гүйцүүлэх тогтмол угаахыг бол анхааруулж зөвлөгөөнүүдийг цаг тухайд нөхөж байгаа. Би бол энийг Монгол Улсын засгийн газар эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, нийгмийн эрүүл мэнд буюу урьдчилан сэргийлэх арга хэмжээг зөв авч хэрэгжүүлэх юм бол ингээд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд урьдчилан сэргийлж болдгийм байна гэдгийг бол ингээд боддоор баталгаажуулж байна гэж харж байгаа. Монгол улс хавдрын өвчлөлөөр бол дэлхийд нэгд орж байна. Зураг судасны өвчлөлөөр 2 дугаар орнд орж байна. За энэ коронавирусын тархалттай дэгдэлтэй холбоотойгоор төрөөс явуулж байгаа арга хэмжээгээр бол өвчлөлийг урьдчилан сэргийлж хамгаалж болох юм аа, буруулж болох юм аа гэдгийг бол харуулж байна. Том эмнэлгүүдийг барьж, өргөтгөлүүдийг барьж эрүүл мэндийн төсвийг нэмэгдүүлснээр өвчлөлүүдийг дэмжиж байгаа болохоос биш бууруулж чадахгүй. Аль болохоор урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авах нь зөв. Эмч ажилчдынхаа цалин хөлсийг ажлын ач чадлыг нь бол хийснээр нь болгож өгөх хэрэгтэй. Эмнэлгийнхаа зохион байгуулалтыг зөв хуваарласнараа нэгдсэн системд ингээд оруулснараа төвлөрлийг бууруулад тэгээд зөв бодлогоор барьж ажиллах юм бол Монгол улс бол эрүүл мэндийнхаа өвчлөлийг багасгах, бууруулах тийм боломжтой гэдэг нь бол харагдаж байна. Эрүүл мэндийн салбараас бол одоо яг энэ хор тавдарч гэдэг юм уу энэ тэргүүлэх одоо томоохон өвчлөлүүд дээр одоо эрүүл мэндийн даатгалаас одоо тодорхой хэмжээний санхүүжилтийг гаргаж өгдөг. За таны сая ярьсан ярианаас бол за одоо эмнэлэг байгуулах одоо тэр санхүүжилт гаргаж өгөх эдгээр асуудал бол одоо улам өвчлөлийг нэмэгдүүлэх нэг одоо их усүр гэж ингэж харж ийн гэж болгож болох уу? Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэхээр хавдрын өвчлөлийг санхүүжүүлэх хэвшин төрлийн үйлчлэгээ нэмэгдэж орж иж байгаа. Санхүүжилт бол хийж байгаа. Гэхдээ ер нь бол эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө бол хувь хүмүүсийн мөнгө. Энэ бол эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд дээр төхөө анхаарч аль болохоор өвчлөхгүй байх тэр чиглэлөөрөө ажиллах ёстой. Эмнэлгийн тусламж үйлчлэгийн санхүүжилтэд нэмэрлэх тийм үйлчлэгээ бол уг нь биш. Энэ бол албан журмын даатгал. Хүн дэлгүүрээс талх авах юм бол мөнгө төлж байгаа талх авдаг. Тэрнтэй адилхан хүмүүсийн мөнгийг хураачаад эргүүлээд оронд нь үйлчлэгээ үзүүлэх, тодорхой үйлчлэгүүд үзүүлэх ёстой. Тийм зүйлээ. Эрүүл мэндийн даатгалын хууль бол өөрөө яг зөв зарчмаараа үйлчлэхгүй байгаа. Энийг бол дараагийн нэвтрүүлгүүдээр ярив. Хавдар гэдэг өвчин маань өөрөө яагаад өвчлөлтгийг яаж бууруулах ёстой юм бэ гэдэг зүйл дээр одоо нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр нь ажиллах ёстой. Хавдар гэдэг өвчний нэг үүсэх шалтгаан нь бол хүний биед орж байгаа гадны бүтээгдэхүүнүүд буюу химийн гаралтай бүтээгдэхүүнүүд
хүний биед орснороо тэрийг эсрүүд нь дарангуулагдаад тэгээд одоо ургацэг гэдэг юм уу тиймэрхүү зүйл үүсэж байгаа нь хавдар гэдэг өвчнийг үүсгэж байгаа. Хүн бол өөрөө байгалийн амьтан учраас химийн бүтээгдэхүүн, эмийн зохисгүй хэрэглээ, одоо хүнсний бүтээгдэхүүнд орж байгаа өнгөнөр хамт оруулдаг химийн бодисууд, тэгээ шүтний одоо угаалгынууддаг гэдэг юм уу, хувцсанд байгаа өнгө будагнаас болж хүмүүс өөрөө өвчлөл үүсэх магадлалууд нэгсдэг. Энэ чинь бол нэг жилд хэрэглээд ингэсэж байгаа учраас хүн байнгын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, химийн бүтээгдэхүүнийг удаан хугацааны турш хэрэглээд 10-15 жилийн дараагаар үүсэж байгаа. Тэрийг хорыг гадагшуулж чадахгүй байгаас болоод бодисын солилцоо өөрчлөгдөж үүсэж байгаа эмгэг. Энийг л инженеэр бол хавдар гэдээ ойлгочих болно. Тэгэхээр л ер нь хавдар гэдэг өвчин бол бидний өдөр тутмын амьдрал эмийн бүтээгдэхүүний зохисгүй хэрэглэнээс л үүдэж энэ энийг одоо тодорхой хэмжээнд урьдчилан сэргийлэх зөв мэдээлэл өгтөл гол зорилго нь оршоод байна уу? Зөвхөн эмийн хэрэглээ гэхээс гадна байгалийн бүтээгдэхүүн хэрэглэхгүй химийн буюу үйлдвэрийн аргаар хийгдсэн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэснээр тэр бүтээгдэхүүнээ биеэсээ ялгуулж гадагшуулж чадахгүй байгаагаасаа болж өвчин үүсэх шалтгаанууд л үүсэж байгаа гэдэг ингээр ойлгож болно. Энэ жилийн эрүүл мэндийн чиглэлээр судалгаа хийдэг байгууллагын хувьд тэгвэл бид нөр өвчлөхгүй байхад яг юу хийх ёстой? За байгалийнхаа бүтээгдэхүүний хэрэглээ нэгт тийм ээ. За эмийн бүтээгдэхүүний талаар одоо зохистой мэдээлэлтэй болъё. Бус оронд бол иргэдэн эрүүл мэндийг хамгаалах нь өөрийнх нь үүрэг гэдгийг бол аюу сайн ойлгоцсон байдаг. Тэгээд дасгал хөдөлгөөн хийгээд өөрсдийнхөө цуснд байгаа өөх тосыг хайлуулдаг, хүчил төрөгчөөр амьсгалдаг, маш сайн амардаг, тэгээд ажлаа төлөвлөдөг, амьдралын зөв хөвшилтэй байж аж өөрийнх эрүүл мэндийг хамгаалдаг. Нэгэсэнд амьдралын зөв хөвшил гэдэг нь одоо дадал зуршил нь хийж байгаа ажлууд нь зөв байна гэсэн үг л дээ. Бас нэг хүчин зүйл нь болохоор төр засгийн бодлого байдаг. Тэр хүмүүсийг эрүүл аюулгүй орчинд амьдруулах, боломжийг хангах, тийм орчноор хангах хэрэгтэй байдаг. Одоо бол манай төр засгаас хэрэгжүүлэхээр ингээд төлөвлөсөн одоо үндэсний арга хэмжээнд бол одоо үндэсний үйлдвэрүүдийг дэмжих дотооддоо 100% үндэсний бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх болё гэсэн тийм уриалгатай байгаа нь бол явандаа аажимдаа яг огцон бол биш аажимдаа энэ өвчлөлүүдийг үүсчих өвчлөлүүдийг бол багасгах тийм боломж бүрднэ гэсэн үг. Өнөөдөр бол эрүүл мэндийн байгууллагуудаас бол одоо иргэдийг та бүхэн одоо дасгал хөдөлгөөн хийгээч гэж зөвлөж байгаа. Хэрнээ яг одоо нөхцөл орчин нөхцөлийг бол бүрдүүлж өгөөгүй гэж хараад байгаа. Энэ асуудал дээр та ямар санаа бодолтой байдаг вэ? Хот төлөвлөлт орчин тэгээд төрөөс явуулж байгаа бодлогууд нь хоорондоо уялдаагүй. Дээрээс нь эрүүл мэндийн боловсрол иргэдэд олгож чадахгүй байгаа. Ажлын байрыг хангаж чадахгүй байгаа гэдэг олон хүчин зүйлүүд нь уялдахгүй байгаас хүн бол эрүүл мэндийн боловсрол бол байхгүй байгаа л да. Хүн бол эрүүл байхыг хүсэж байгаа. Эрүүл байхын тулд их сүлжээний бизнес янз бүрийн юм тань хэрэгэлдэг. Аль болохоор өөртөө хэрэггүй байдаг л да. Эрүүл сайхан амьдрах гэдэл зүтгэдэг л дээ. Гэхдээ яаж зөв амьдрах вэ гэдэг амьдралын зөв хөвшлийг одоохондоо бол манайхан суурийн нэгжилд орж хөвшүүлж чадаагүй байгаа. Тэр нь эрүүл мэндийн боловсрол. Бус орны иргэд бол эрүүл мэндийг хамгаалах нь бол өөрийн үүрэг гэдгийг бол маш сайн ойлгосон. Тэгээ байнгын дасгал хөдөлгөөн хийдэг. Одоо өөрийнхөө цусан дотор байгаа өөх цэцийг шатаадаг, сайхан хөлөрдөг, хүчил төрөгчөөр өөрийгөө хангадаг. Тэгээ сайхан унтж амардаг, амьдралын зөв хөвшилтэй болгож ажлаа төлөвлөдөг. Төр засгийн зүгээс иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулах нөхцөл болцоог нь хангаж өгөх ёстой байдаг. Ингэж эрүүл аюулгүй орчинд эрүүл мэндийг хамгаалах, тэгээ игэн өөрийнхөө ухамсар төвлөрөх ажиллагааг хэрэгжүүлэх боломж нь бүрддэг. За яг түрүүний ярьсан зүйлтэй уялдуулаад нэг зүйл тодруулаад суухад за энэ жил бол ханаа томооны өвчлөл одоо тодорхой хэмжээгээр буурч байна гэсэн зүйлийг яриад байна л да. Тэгэхээр ер нь энэ маань түрүүний хоёлаа ярианы ихэнд ярьжсэн нөгөө өвчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нь одоо сайн авсан учраас одоо өвчлөл тодорхой хэмжээгээр одоо буурахны гол шалтгаан болсон гэж одоо юм шимрэгчлэнүүд хэлээд байна л да. Тэгэхээр ер нь альва асуудал дээр бид урьдчилан сэргийлэх арга хэмжээг нь сайн авах ёстой мэн гэсэн
ойлголтыг бас нийтэд өгөх хэрэгтэй байна. Тий. Урд жилүүд бол ингээд ханаад том тус төвчнүүд бол дэгдэлтийн үйлрэл бол ингээд орон хүрэлцдэггүйгээд бүх эмнэлгүүд асуудалтай байдаг. Орон нэмэлт гаргалаа гэл ингээд хатгалгаа өвчнөр жилдээ 400 гаруй хүүхэд нас орж байна. Тэгээд нас ордог байсан гэдэл том мэдээнүүд явдаг. Одоо энэ жилийн хувьд бол коронавирус өвчин дэлхийн цаатгал гэж өвчин гарснаар бол хөл хороо тогтоогоод хүмүүс эрүүл мэндийн боловсрол тодорхой хэмжээгээр олгоод маск зүгээд хариуцлага хийснээрээ эрүүл мэндийн боловсролтой болж байна. Халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх мэддэг болж байна. 50 жилийн өмнө бол эм чимэглэгийн ажилчдын хүрэлцээ багтай, иргэдийн эрүүл мэндийн боловсрол муу байх үед хийгдсэн судалгаа байдаг. Хүүхдийн нас орж байгаа өхлийн гол шалтгаан бол хвчлэн амьсгалын замын өвчин 65-аас 85% нь эзэлдэг байсан. Бусад өвчнүүд нь бол 15-аас 35% нь эзэлдэг байсан. Одоо бол Монгол улсын хэмжээгээр улсын 360-аад эмнэлэг байна. Хувийн 1800-аад эмнэлэг үйл ажиллагаа явуулж байгаа. Эмч ажилчдын тов бол 2018 оны байдлаар 27,000 хүрсэн байдаг. Тэгээд иргэдэд тусламж үйлчлэгээ үзүүлэхээс илүү өвчлөлийг дэмжиж байгаа үйл ажиллагаанууд бий болсон санагддаг. Тэгээд энэ бол төрийн нэгдсэн бодлого байхгүй өвчтний мөнгө гэж хардагтай бас хардаг болсонтай бас энэ ойлдох баг. Хувийн эмнэлгүүдийн үүснээр энэ зохицуулалт байхгүй байна. Хууль эрхсэн орчныг сайжруулах шаардлагатай гэдэг нь судалгаанаас харагдаж байна. Ер нь жилийн жилд за ханаа том халдвар төвчнүүдийн үед бол за улсын эмнэлгүүдийн ачаалал бол хэд дахин илүү болчдаг тийм ээ. Харин хувийн эмнэлгүүдийн ачаалал бол одоо харьцангуй бага. За энэ маань нөгөө иргэдийн амьдралын түвшнээс шалтгаалаад бас ингээ янз бүр болж ингэж харагддаг. Тэгэхээр ер нь хувьсгалын гихгүй ямар нэгэн халдвар төвчин за гарлаа гэхэд одоо энэ эмнэлгүүдийн юм дээр зохицуулалтыг одоо бас нэг шаардлага тулгарч байгаа л гэж хараад байд. Ер нь яг ямар зохицуулалтыг хийх шаардлагатай байд юм бэ? Төрөөр иргэдийг хууль эрх зүгээр чиглүүлж авч явах хэрэгтэй байдаг. Аль нэгэн асуудлыг гэдэг юм уу, аль нэгэн одоо салбар нь нэг дагнсан өвчнийг гаргаад нэг одоо төрөлтийн жилч гэдэг юм уу, сүрээгийн жилч гэдэг юм уу ингээд ингэ жил болгож ингэж гаргаад улсын төсвөөс эсвэл эрүүл мэндийн даатгалаас ингээд санхүүжилт хүсэж байгаа мөнгө олох арга хэрэгсэл болгоод байгаа нь өөрөө төр нэгсэн цогцсон цогт арга хэмжээг авч чадахгүй байгаагийн илрэл. Одоогийн энэ коронавирустай холбогдуулаад авч явж байгаа арга хэмжээ бол урьдчилан сэргийлээд бүх өвчлөлөөс сэргийлэх боломжууд байна. Бид нэр өөрсдөө 100% хоол хүнсээ дотооддоо үйлдвэрлэдэг болъё. Эрүүл мэндийг улс нийтээр дэмжих бодлого барья гэж засгийн газар нь өөрөө чиглүүлэх хөтөлбөрүүдийг хийх юм бол заавал нэг жил нэг өвчнөр гэж өвчнөр жил болгож ингэж зарлаад ингэ шаардлага байхгүй. Энэгээр бид нэр 2017 онд хийсэн судалгаа бол байдаг. 2017 онд бол төлөв тосголтын жил гэж зарласан. Үүнийг бол хөндлөнгийн судалгаа хийсэн байгаа. Тэгэхэд бол төлөв тосголт гэдэг маань бол яг жилдээ 4,000 хүн хүүхэд 0-5 насны хүүхэд одоо өвддөг. Бүхэл бүтэн тийм төлөвлөхийн эмнэлэг байх шаардлагатай юу? Амьсгалын замын өвчин бол 85% нь хүүхдийн нас оролтын нь 67% нь амьсгалын замын өвчин байна. Тэгэхэд социализмын үед баригдажсэн цөөхөн амтай, цөөхөн мэрэгчлэнтэй нэг цогц үйл ажиллагаа явуулдаг байсан тэр систем рүү орохоосоо илүү одоо бол хүн амт ихсэж байгаа хоцуурын газар олон хоцуурын газруудад хүн ам ихсэж байгаа энэ үед бол тэднэрт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх багц санаа төхөөрөмжийг хангаж өгөх тэр чиглэл рүүгээ үйл ажиллагаа явуулах нь илүү үр дүнтэй байна гэдэг судалгааны үр дүн гарсан байна. Тэгэхээр судалгааны үр дүн гарсан гэдэг чинь мэдээжээр одоо яг энэ асуудлыг яаж шийдэх вэ гэсэн шийдэл гарсан нь бол давхар гарсан байгаа гэж бодож байна. Ер нь яг та бүхний судалгаагаар ер нь энэ асуудлыг яаж шийдвэрлэх боломжтой байгаа юм бол? Ер нь бол эмнэлгийн зохицуулалт бол эмнэлэг шинээр баригдахаасаа илүү зөв зохицуулалт хийх байгаа эмнэлгүүдэд зөв зохион байгуулалтанд оруулах нь бол хамгийн илүү чухал шаардлагатай байна гэдэг нь бол харагдсан. Жишээ нь бид нэр 11 дугаар хоолд баригдаж байгаа төлөнхийн төв эмнэлгийг бол өвөлдөн амьсгалын замын өвчин одоо хүүхдийн дагнсан эмнэлэг болгож зунд нь бол одоо нөхөн сэргийх буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдийн одоо
цэцэрлэг сургуулилт гэдэг юм уу, тиймэрхүү чиглэлээр ингээд зөв зохион байгуулалт нь оруулж ажиллах юм бол боломжтой юм байна. Заавал шинэ барилга байшин барихаасаа илүү тэнд ажиллаж байгаа ажилчдынхаа цалин хүнсийг нэмэгдүүлэх зөв зохион байгуулалт орснороо урьдчилан сэргээд гаргуудыг нь зөв авснараа өвчлөлийг нь багасгах тийм боломжууд байна гэдэг нь харагдсан. Түрүү та бүхэн төрийн бас байгууллага маань 2017 онд одоо нөгөө төлөгдөл тосголтыг бууруулах жилдээ одоо холбогдуулж судалгаа хийсэн гэдэг чийсэн судалгааны үр дүнгээс юу нэг ямар шийдлийг болж харсан бэ? Дүгнэлтэнд юу гэж гарсан бэ гэхээр орон нутгийн эмнэлгүүдэд төлөх тосголтын багц тоног төхөөрөмжүүд нь ерөөсөө байхгүй. Үүнийг хангахад бол 21 аймаг 9 дүүрэгт нийтдээ нэг 9 тэрбум төгрөгийн багц тоног төхөөрөмж нийлүүлэх шаардлагатай. Орон нутгийн эмнэлгүүд нь бол болсон хүчин нь байсан. Гэмтлийн эмчнэр байсан. Тэд нарыг бол сургалтанд хамруулад тэгээд тэнд нь шууд үйлчлэгийг нь хүргэх тийм боломжууд байгаа. Энэний үр дүн яаж гарах вэ гэхээр орон нутгийн иргэдэд дүүргүүдэд нөгөө цаг алдахгүйгээр иргэдэд үйлчлэх боломж нь бүрдэж байгаа. Тэгээ иргэдээс гарах нөгөө эмчилгээний зардал гэж байдаг. Тээврийн зардал цаг хугацаа их хэмнэх тийм боломжууд харагдсан. За тэгвэл та бүхний судалгаагаар одоо яг энэ асуудлыг шийдэх гарц гаргалгаа нь одоо яг юу байгаа юм бол? Судалгаагаар бол ямар өвчин гэдэг тэр өвчин маань ямар шиг өвчин бэ гэдгийг судалсан, ямар багц тоног төхөөрөмжүүд орд юм бэ гэдгийг судалсан, ямар аймагуудад хэдэн аймагт ямар хүртээмжтэй байлгах вэ гэдгийг судалсан, ямар үр дүн хүрэх юм бэ гэдгийг судалсан. Сүүлд нь бол төвлөрсөн нэг эмнэлэг байхаасаа илүү 11-р хууль баригдаж байгаа төлөнхий төв эмнэлгийг бол өөр зориулалтаар одоо өвлийн өдрөлт нь амьдралын замын өвчин, хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ч юм уу те. Босод өдрөлт нь бол одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нөхөн сэргээх эмчилгээнүүд хийх ч юм уу. Ийм зориулалтаар ингээд зөв зохион байгуулалт нь оруулж ашиглах тийм боломж бол байгаа юм байна гэдгийг л олж харсан. Иргэдийн хувьд бол харьцангуй одоо юу гэдгийг эрүүл мэндийн даатгал за одоо эрүүл мэндтэй холбоотой энэ хуулиудын талаар бол их тодорхой одоо мэдээлэл байхгүй дээ тий. Эннээсээ болоод одоо богино хугацаанд ч гэдэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахд одоо хүндрэл үүсдэг л дээ. Тэгэхээр ер нь одоо яг ийм асуудалтай за асууж тодруулах зүйлтэй ийм иргэд бол танай төрийн бас байгууллагатай ер нь ямар байдлаар холбоо барих боломжтой вэ? Манай байгууллага вебсайт байгаа. Facebook-ээр бас байгууллагын нэр хийгээд юу гэхээр Facebook хуудас байгаа. Энэгээр хамтарч ажиллаж болно. Манай байгууллагын үйл ажиллагааг сайн ойлгоод дэмжиж хамтарч ажиллах юм бол бидний бол баярлалаа. Манайгаас оролцож байгаа явуулж байгаа санал суулгуудыг бас дэмжиж сайхан өглөөд өөрсдийнхөө сэтгэлдлийг гаргалгаа гэх юм уу те. Яаж хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах вэ гэсэн гаргалгаануудаа бас бичиж өгөх юм бол биднэрт бол их дэмжлэг болно. Хууль эрх зүйн орчныг зайлшгүй сайжруулах шаардлагатай байгаа учраас энэ бол судалгаан дээр үндэслэгдсэн нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах шаардлагатай. Тийм учраас иргэд бол маш сайн манай байгууллагын үйл ажиллагааг ойлгож дэмжиж ажилласаа гэж хүсэж байна. За маш их баярлалаа. Өнөөдөр бас үзэгчдод маань эрүүл мэндийн даатгалын одоо тухай хууль за бас шийдвэрлэх асуудлын хүрээнд одоо тодорхой мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Тэгэхээр Монгол хүний эрүүл мэндийн үнэлэмж нэвтрүүлэг маань одоо бас одоо ингээд цувралаар хийгдэх нэвтрүүлэг. Тэгэхээр дараагийн дугаарт бол үзэгчдээ бас илүү тодорхой хуулийн талаар илүү наривчлсан мэдээлэл өгөх гэж бодож байна. За баярлалаа. Монгол хүний эрүүл мэндийн үнэлэмж цуврал нэвтрүүлгийн дугаарын түрээд өндөрлөж байна. Өнөөдөр бид эрүүл мэндийн салбарт тулгамдж байгаа асуудлыг за хууль эрх зүйн хүрээнд ер нь ямархай байдлаар яаж шийдвэрлэх ёстой юм бэ гэдэг асуудлыг эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт төрийн бас байгууллагын тэргүүн Эрдэнэттэй ярилцлаа. Америк улс элбэг дэлбэг шинийг санаачлагч, зохион байгуулагч, бүхэл зүйлийн дэвшилтэд бас өвчлөлтэй болов Америкчууд, Европчууд болон бусад аж үйлдвэрсэн улс орны хүмүүсээс илүү ойр орхон өвчлөдөг. Улам ихээр өвчлсөж байгаа. 90-ад оны дунд үеэс хойш дор хаяж 3 архаг өвчний улмаас шаналн зовжгүй Америкчуудын тоо бараг 2 дахин нэмэгдэж, олон улсын тавцанд Америкт их нялхсан эндэгдэл ирсэн. Америк хүний амьдрах боломжит хугацаа багассан байна. Яагаад тэр бүх зүйл болж байд олон шалтгаан бий. Нэг нь яг таны урдж болох юм.
Генетикийн рулет. Бидний амьдралын бооцоо. Сүүлийн 20 жилийн туршид нэг хэсэг архаг өвчин бараг логарифмын хурдтайгаар эхэлсэн юм. Өнөөдөр бидний харж байгаа бүхэн хэвийн бус зүйл. Бид тийм зүйлсийг 20 эсвэл 50 жилийн өмнө харж байгаагүй. Урьд өмнө халддаггүй байсан өвчнүүд одоо халдвардаг болжээ. Тэгээд ч асар өргөн хүрээг хамрах болж. Хүмүүс улам бүр өвчлөх боллоо. Юу өөрчлөгдсөн бэ? Тэгэхээр өөрчлөгдсөн нэг зүйл бол хүнс. Тэгээд хамгийн эрс өөрчлөлт бол бидний хүнсний хангамжийн генийн инженерчлэл юм. Бид бүхэл бүтэн хоол хүнсний хэлбэртэй хүнснээс шинжлэх ухааны туршилтанд оруулж байдаг хүнс рүү шилжчихлээ шүү дээ. Америкийн нэгдсэн улсад хэдэн 100 сая акр газарт генийн өөрчлөлтөө үртээрээ тариалчаад байгаа. Одоо хүртэл үүнийг хүмүүсийн дийлийнх нь мэдэхгүй байгаа. Жирийн хэрэглэгч нар харамсалтай нь ялангуяа өнөөд гэр орон авч явах эсвэл хүүхдүүдээ сургуульд явуулах гээд туйлын завгүй байдаг болохоор генийн өөрчлөлттэй аливаа нэгэн зүйлийн тухай юу ч мэдэхгүй явдаг. Обамагийн хөдөө аж ахуйн яам урд өмнөд засгийн газруудын нэгэн адил биотехнологиг удирдлага болгож байна. Тэгээд хэрвээ бид 10 жилийн дотор юу ч хийхгүй бол зах зээл хэдий гайхамшигтай хэмжээ эзэлсэн ч гол ургац бүрийг генийн өөрчлөлтөд болгох нь байна. Гэтэл бид юу ч мэдэхгүй хоцорно. Генетикийн аргаар хувиргасан амьд организм. Тэднийг амьд биеийн генийг авч өөр төрөл зүрийн ДНХ-д хүчээр хоршуулдаг. Тэд байгалийн ямар хоршиж хосолдоггүй төрөл зүйлүүдийг хооронд нь хоршуулж угсардаг. Тэд аалзны генийг аваад ямаа цуулгаж, ямааг сааснаар аалзны уураг гарган авч сум нэвтрдэггүй фантазийг хэмээн найдаж байгаа. Би үүнийг зохиосон юм биш. Үхрийн генийг аваад гахаанд хоршуулж гахаан үхрийн ширтээ болгох гэн. Хүний генийг эрдэн шишид угсарч спермицид буюу эрисийг өхүүлдэг бэлмэл гаргаж авах гэдэг. Тэгээд бидний идэж буй хоол хүнсний хоёр гол ангилал байдаг. Нэгдүгээр гербицид төсвөртэй үр тариа. Энэ нь гербицид шүрсэн ч гэсэн тэр үр тариа өгдөггүй. Нөгөөх нь пестицид ялгаруулдаг үр тариа. Энэ нь хортон шавжийг хөнөөдөг хор ялгаруулдаг юм. Тэгээд хорхоо шавж ургамал таримлыг хазуул ходоод гидсэн задарч өгдөг. Тэгэхээр ердийн төрөл зүйлүүдийн хооронд саад бэрхшээл болсон тис ондоо гентэй ховсог үйл явдлын бүтэлтхүүн хэсэг байгаагүй цоошин организм үүсэж байгаа юм. Нийт генетик инженерчлэг нарийн шилэг ухаан гэсэн сэтгэлдэлтэй байдаг. Бүр наривч бол нүдэнд үл үзэгдэх зүйл гэж эдийн даалгавар хэлмээр байна. Генийн инженерчлэлийн үйл явц нь өөрөө урьдаас хэлэх аргагүй гаж нөлөөг бий болгодог. Та генийг авч сая хувлаад тэрүүгээрээ бууг сумлана. Би хэтрүүлээгүй юм шүү. Тэгээд хэдэн сая эд эцэс бүрдсэн бөөмрөө бодно. Тэгж тэгээд эснээс хиймэл аргаар ургамал гаргаж авна. Ер нь бол тэд генийг хувирахын тулд вирус эсвэл вирусын хэсгийг оруулдаг. Тэгэхээр оруулахын дээр хувилах үйл явц нь хөндлөнгийн асар том гар цохирлыг үүсгэдэг. Байгалийн жамаар ургаж буй ургамлыг ДНХ дээш доос хэдэн мянган эсвэл олон сая хувирал гарч хэдэн мянган эсвэл олон сая генийн илэрцийн төвшин өөрчлөгдөж болох юм. Энэ нь урьдаас хэлэхээргүй харш нөлөө өдөөдөг. Биофизикийн үүднээс авч үзвэл бид тэр бүхэл бүтэн генийн хэлхээний тэмдэглэгийг харахад тэр нь харийн бөгөөд байгаль тэмцвэл хаач оршдоггүй юм. Тийм ч учраас үнэхээр л асар том цахилгаан сорон зам мэдрэхүйн тогтолцоо болох бидний дархлааны систем маань буурцаг эсвэл эрдэн шиш аль эсвэл юу байх нь хамаагүй. Тэр материалыг, тэр гений хэлхийг, тэр хоол хүнс байх ёстой зүйлийг хараад би тийм хэлхийг хизээж хараагүй. Байгаль тийм зүйл оршдоггүй. Тэр бол харийнх гин. Тэр нь довтолдог, тэр нь өрөвсүүлэх үйлдэл хийж, тэр хэлхээрүү дайрдаг. Бидний амьдралд байдаг олон өвчин. Үнэндээ амьдралд маань байх ихэнх өвчний их үүсвэр нь өрөвсөл юм. Олон тохиолдолд ходоодны өрөвсөл өвчний их үүсвэр болдог. Мэдээж хэрэг ходоод гидс генийн өөрчлөлттэй хүнсийг оруулаад бүхэл төрлийн хоол хүнс, бие махбод хоёрын хоорондын харилцан үйлчлэлийн анхны цэг болдог. 1996 онд генийн инженерчлэлтэй буурцаг болон эрдэнэ шишийг Америкийн хоол хүнсэнд анх гаргаж ирсэн юм. Түүнээс хойш Америкийн нэгдсэн улсын хүн амын дунд ходоодны өрөвсөлтэй холбоотой хоол боловсруулах эрхтний өвчлөл их хэмжээгээр өссөн иржээ.
Энэ зүгээр нэг тохиолдол гэж юу? Гэвч үргэлжлэл өөрөө хоол боловсруулах үйл ажиллагаатай холбоогүй нэмэлт ноцтой өвчлүүдийг ч үүсгэдэг байна. Тэгэхээр бид бүх төрлийн харшил, дархлааны эмгэгүүд болон өргөсөлттэй холбоотой бүх өвчлөлийг авч үзэх ёстой гэж бодож байна. Зүрхний бөөрийн өвчин, чихрийн шижин, бамбай булчирхайн өвчин. Өвчлөл зогсохгүй л байна гэх гэсэн юм. Хэрхэн хувиргасан амьд организм таны тавганд ордог вэ? Арын хаалга, жигнэмэг чипс, эрдэн шиш. Хоол хүнсний хангамжийг хамгаалж аюулгүй болон шин тэжээлтэй болгох нь засгийн газар юм мэдээж хэрэг хүнс ба эмийн хорооны хамгийн чухал бөгөөд үндсэн мөргүүдийн нэг л дээ. Нийгмийн болон хүн ардын эрүүл мэндийг үзүүлэх хоол хүнсний ач холбогдлын тухай бодоход түүнээс илүү чухал зүйл өнөхөр байхгүй. Хувиргасан амьд организмын талаарх хүнс ба эмийн хорооноос 1992 онд боловсруулсан одоогийн бодлогод хувиргасан амьд организм нэлээд өөр болохыг харуулсан мэдээллийг агентлаг мэдээгүй юм. Тэгээд ч аюулгүй байдлын судалгаа шаардлагагүй гэсэн байна. Гэтэл 1998 онд шүүгүүд гаргасан заргын дагуу 44 мянган дотоодын нууц санамж бичиг нийтийн хүртэл болжээ. Гэтэл тэд тэс ондоо түүхийг үгүйсэн. Би тэр 44 мянган хуудас санамж бичиг болон бусад баримтыг нарийн нэгт хянаад цочирдсан. Яагаад гэвэл хүнс ба эмийн хороо 1992 оноос хойш байн худлаа ярьдаг илт болсон юм. Учир нь тэд эдгээр хүнс аюулгүй гэдэгт эрдэмтдийн дийлэнх нь сарал дихтэй байлаа гэж мэдэгдсэн байсан. Гэтэл өөрсдийнх нь эрдэм шинжилгээний ажилтнуудын дийлэнх нь түүнийг эрс эсрэгүүцсэн байна. Тэгээд хүнсийг аюулгүй гэж хэлэх аргагүй. Хүнс ба эмийн хороонд ажилладаг эрдэмтдийн дийлэнх санал хувиргасан амьд организм нь өөргөө зогсохгүй аюултай гэдэг дээр нэгдсэн. Тэр нь харшил, хорт бодис, шин өвчин болон хоол тэжээлийг хүндрэл хөтөлдөг. Тэд санамж бичгүүдэд ахин дахин хэлж байсан. Удаан хугацааны судалгаа шаардлагатай хэмээн дарга нараа ятгахад тэд нар нь үл ойшоолсон байна. Яагаад? Хүнс ба эмийн хорооны бодлогыг зохицуулдаг хүн Майкл Тайлер эхлээд Монсантогийн хуульч дараа нь Монсантогийн дэд ерөнхийлөгч байсан. Одоо харин Америк нэгдсэн улсын хүнсний аюулгүй байдлын хаан болон иргэн иржээ. Монсанто болон биотехнологийн салбар хүнс ба эмийн хорооноос генетикийн хувьд өөрчлөгдсөн, инженерлэгдсэн хоол хүнсийн нэн чармаалтайгаар зохицуулж буй хоосон төсөөлөл төрүүлэх бодлогыг хүссэн бөгөөд тэр нь тэдэнд ч хүнд ачаа болоогүйгээрээ барахгүй. Үнэн хэрэгтээ ямарч зохицуулалт байгаагүй. Тэгээд хүнс ба эмийн хороо тэр бодлогоо уран чадамгаа хэрэгжүүлсэн юм. Тэгэхээр хүнс ба эмийн хороо генийн өөрчлөлтөд нэг ч үг тариаг батлаагүй. Monsanto мэтийн компаниуд шинжлэх ухаан юу хүснэ үүнийг үйлдвэрлэж чадна гэсэн нэг маягийн сайн дурын зөвлөгөөний үйл явц өрнөсөн. Хүнс ба эмийн хороо цаашдын мэдээлэл хүсэхэд тэд ерөөс үл ойшоодог байсан. Энэ утга учиргүй маргааны төгсгөлд хүнс ба эмийн хороо хүнсний аюулгүй байдлыг тодорхойлох Monsanto-гийн өөрийнх нь хариуцлага гэж сануулсан загтал бичжээ. Тэгэхээр Monsanto компани та бидэнд полихлорид, бифенил, ээжин оранж болон химийн бодисыг аюулгүй гэж худлаа хэлсэн болохоор хувиргасан амьд организм аюулгүй хэмээн хэл зөргөлнө. Үнэн дээр тэд бидэнд хэлэх албагүй. Хүнс ба эмийн хооронд эсэд худалдан авахчид мэдээлэлгүйгээр зах зээлд гаргаж болно. Хэрвээ тэд хүнс ба эмийн хорооны болон бидний заргыг дэмжсэн өөр салбарын эрдэмтэд Канада улсын мэргэжилтнүүдийн хэсэг, Британий эрүүл мэндийн холбоо, бүхий шинжлэх ухааны өөр олон мэргэжилтнүүд анхааруулад байхад олон төвөгтэй байдлыг үүсгэж байсан юм бол аль хэдийн Америк хүн бүрийн болон үе үеийн иргэдийн эрүүл мэндэд хамгийн гол хор уршигыг учруулсан байж таа. Америк нэгдсэн улсын хүнс ба эмийн хорооны хяналтын удирдах газар буюу FDA, хөдөө аж ахуйн яам буюу UCDA, байгаль орчны хамгаалах агентлаг буюу EPA бүгд манай хүнсний үйлдвэрлэлийн бүхэл талыг хариуцах ёстой. Хэдий тэд үнэхээр цадиггүйгээр гарын үсгээр зөвшөөрдөг. Хувиргасан амьд организмтай хүнсний бүтээгдэхүүний нэр төмгөөлөгчдийг хөдөө аж ахуйн яамын сайд хүнсний хаан гэх зэрэг бие даасан шийдвэр гаргах ёстой. Чухал албан тушаал томилж гол гэмт хэрэгтнүүд болгож буй солиорл юм. Миний Вашингтонд үзэж харсан бүхэн хамгийн сэтгэл төвшөөсөн зүйл байсан. Бид хүний хэрэгцээний шинэ өрмөц бүтээгдэхүүнүүдийг анхаарал болгоомжтой бие даасан шалгалт хийлгүүгээр худалдааж болдог болж үүнд мөнгнөөс өөр шалтгаан байхгүй гэж бодож байна. Америкийн байгаль орчны анагаахын академи хувиргасан амьд организмын эсрэг тун хүчтэй байр суурьтай байсан. Яагаад гэвэл тийм судалгаа хийгдэж байсан их сэтгэл зовоож байгаа. Америкийн академи мал амьтны үргүүдэлд дархлааны сулрал, хурдан хөгшрөлт холестерин болон инсулины хүндрэл, элэг бөөр дэлгүү болон ходоод эзний системийн өөрчлөлтийн судалгааг нийтэд дэйлэгжээ.
Тэгээд харамсалтай нь Америкийн хэрэглэгчид 20 гаруй жилийн туршид хүнс ба эмийн хорооны эрдэмтдийн аюулгүй гэдэг энэ батлагдтал зах зээлд нийлүүлүүлэх ёсгүй гэсэн тодотголтой хоол хүнсийг хэрэглэсээр ирлээ. Учир нь хүнс ба эмийн хороо үнэнийг нууж худлаа хэлсээр байгаа. Хувьслын бүхий л бүтцийг залах эрх мэдэл байхад хичнээн ухаантай Нобелийн шагналтай байсан ч хамаагүй ямар ч эрдэмтний хувьд үр дагаврыг нь бүрэн дүүрэн үнэлэн зөвнөлгүйгээр тэр эрх мэдлийг авч ашиглах хариуцлагагүй явдал юм. Биотехнологийн компаниуд өөрсдийн судалгаа шинжилгээ хийдэг. Би үүнийг хортой зүйлүүдийг хоргүй гэдэг шилэг ухаан гэхэд байна. Тэд хяналтыг буруу бүлэг тандалтын ташаа арга барил алдаатай статистикийг ашигладаг. Тэдний туршилтын далайц тун тачир учраас тэд хор тавдар нөхөн үржихгүй эмгэг эсвэл төрөлтийн хүндрэл зэргийг хэзээ тогтоож чадахгүй. Тэд муу шинжлэх ухааныг нэвтрүүлж байгаа гэсэн үг. ертөнцийн амьдралын бүхэл бүтэн генетикийн бүрэн бүтэн байдлаар шоо хайж рулийг тоглох эрх хэндж байхгүй. Хүнсэн дэх хортон шавж устгах хэмээн байц. Бисюлиус Теренчис буюу BT гэж нэрлэдэг хөрсний ням байдаг. Хэрвээ тэр нянга цуглуулад тариалангийн талбайд шүрсвэл нянгаас гаргаж авсан BT хор хортон шавжийг устгана. Тэгэхээр инженерүүд хор ялгаруулдаг генийг авч эрдэн шиш болон хөвөнд суулгаад ургамал тухайн нэг устгах явцыг ажигладаг. Тэр ургамлын эс бүр хорт уургийг ялгаруулж байгаа. BT-ийн хортон шавжны ходоодыг задлах хороох зориулалттай. Тэгээд эмч нар BT эрдэн шишиг 90-ад оны дундуур бидний хоол хүнсэд нэвтрүүлснийг сонсоод хүнийг ангаах хугацаанд үзэж харсан ходоод гэцний системийн өөрчлөлт өснийг тайлбарлаж болох гэдэг. Гэтэл байгаль орчныг хамгаалах агентлаг BT хороонд санаа зовлтгүй. Тэр нь хүнд болон мал амьтанд огтхон ч хор нөлөөгүй. Яагаад гэвэл тэр зөвхөн хортон шавжинд нөлөөлдөг гэдэг. Гэсэн хэдий 2012 оны 2 сард хийгдсэн судалгаанаас үзэхэд байгаль орчныг хамгаалах агентлаг ташаа байлаа. Тэр нь хүний биеийн эдийн бичил нөхс үеийг үнэхээр задалдаг. Тэгээд ч хортон шавжны ходоодыг хүү татахтаа нэгэн адил яг тийм язралыг бидний гиз дотор үүсгэх талтай. Хэрвээ BT бидний хооронд гидсийг шингэн алддаг болгож хоол хүнснийг боловсруулахаас өмнө өөр аргаар цусанд хүрэх нэлээд дур сонирхолтой болгодог бол бүхий л өвчин үүсэх орон зай бий болно. Эрт хөгшрөлтөөс авахуулаад Альцгеймер, Паркинсон, аутизм, хорт хавдар, бактери өвчиг хүртэл өвчлөхгүй хэсэг үлдэхгүй. Яагаад гэвэл хэрвээ бид эхлэх юм бол цоошин загварын машин худалдаж авснаас өөрчлөхгүй. Тэгээд хийгээр явдаг тэргэнд дизель түс хийсэнтэй ялгаагүй юм болно доо. Тэгсэн ч цагч тийм хол явна гэж ойртолтгүй. Тэгэхээр та биедээ буруу түш хийж ходоод гизээ шингэн авдаг болгочих юм бол бид буруу түш болох барилгын блокийг биедээ нэвтрүүлж байгаа хэрэг. Хоол боловсруулах эрхтэн маань тэрний зохих ёсоор бэлдэж чадахгүй хүрнэ. Эрүүл бие хоол хүнсийг идэвхтэй зүйл болгон хувиргадаг нь гарцаагүй үнэн. Энэ нь таны бие К аминдын зөв хэлбэрийг боловсруулахтай адилхан юм. Бидний идэг болох хоол хүнс эрүүл боловсруулахаас өмнө идэвхгүй хэлбэрт байдаг шүү дээ. Тэгээд тэр эрүүл ертөнцийг нураахаар бид хүн амын донд тийм олон толбон үл, тийм олон бактери, тийм олон харшлыг харж байгаагийн учир оршдог. Генийн өөрчлөлтөө хүнс ба хүний хооллолтой холбоотой хийгдсэн цорын ганц судалгаа байдаг. Тэгээд тэд Roundup-д төсвөртэй шар буудсыг гаргаж авахын тулд шар буудсанд хоршуулсан гений хэсэг нь бидний ходоодод байдаг нянгийн ДНХ-д шилжсэн бөгөөд тэндээ үлдсэнийг олж тогтоосон байна. Түүгээрч барахгүй тэр нян нь Roundup-д өгдөггүй харин ч генийг идэвхтэй хിവэр үлдээдэг аж. Энэ нь бид генийн өөрчлөлтөө хүнснийг хэрэглэхээ болсноос нэлээд хожууч гэсэн бид генийн өөрчлөлтөө ургийг байнга ялгаруулдаг байж болно гэсэн үг. Жишээ авъя л дээ. Тэд BT хорны ген эрдэн шишнээс бидний ходоодны нянд шилжин идэвхтэй болж буй эсхийг хизээж шалгаагүй. Идэвхтэй бол тэр нь бидний ходоод гэдсийг жинхэнэ хог ургамал устгалын үйлдвэр болгож байгаагаас ялгаагүй юм. Тэгэхээр энэ нь Канадад шинжилүүлсэн жирэмсэн эмэгтэйчүүдийн 93%-ийнх нь түүний зэрэгцээ ургийн 80%-ийнх нь цуснд ямар учраас BT хор илэрснийг тайлбарлаж болох байх. Монсантогийн BT эрдэн шишийг идсэн малын мах сүүг хэрэглэсний үр дүнд BT хор бий болсон гэж тэрхүү судалгааг хийсэн хүмүүс таамаглаж байгаа юм. Гэхдээ миний бодлоор илүү үнэн мэд тайлбар бол хүн ба малын хоол боловсруулах эрхтэн дотор BT хор нь тогтмол ялгарч байсан байгаа юм.